За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За тэгэхээр манай галт зүрхэн ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр бусдыг өөрийгөө олоход нь, өөрийгөө хөгжүүлэхэд нь, өөрийнхөө амьдралын зам мөрийг өөрөө удирдан чиглүүлэх энэ зүйлд нь хөгжүүлж, замчилж, коуч хийдэг юм хүмүүсийн нэгдэл байгаа. За тэгэхээр сургалтынхаа тухай ярив. Заримдаа бид нарт мэдж авдаг зүйлсээс гадна мэдэрч байж мэдэж авдаг зүйлс гэж байдаг. Нэгсэндээ бидний оюун ухаан хүрэхгүй зүйл дээр өөрсдийнхөө дотоод мэдрэмжээр учрыг нь олох боломжтой. Энэ бол юу вэ гэхээр зүн сов юм. Заримдаа бид нар өөрт тохиолдсон содон үйл явдлуудын тухай, амьдралдаа таарсан альва хүмүүсийн тухай, сайхан санагдсан альва мэдрэмжүүд, мөн сонин зүүднүүдийн тухай яагаад ийм байсан бол, ямар учиртай байсан бол, миний амьдрал ер нь яагаад ийм байгаа бол, одоо би амьдралдаа цаашдаа яах хэрэгтэй байгаа вэ? Бидний мэдхийг, учрыг нь олохыг хүсдэг олон зүйлүүд байдаг. Бид нар амьдралдаа тэдгэр зүйлүүдийнхээ учир утгыг тайлахгүйгээр амьдралдаа юу болоод байгааг ер нь ойлгохгүй гэсэн үг. Энэ хорвоод болоод байгаа үйл явдлууд, ертөнцийн үннийг өөрийнхөө мэдрэмжээр мэдэрч таньж мэдлгүйгээр энэ хорвоогоос буцна гэдэг бол түүлийн харамсалтай гэж би боддог. Бусдын үгээр л ертөнцийг харж, бусдын боддгоор л бүхнийг бодож байгаад үхнэ гэдэг бол дөнгөж төрсөн хүүхэд нүдээ нээхгүй амьдарсаар байгаад энэ хорвоогоос буцахтай адилхан. Өөрийнхөө зөнгөөр, өөрийнхөө зоригоор амьдралаа удирдахгүй, бусдаас хамаарч, бусдаар хилүүлж, бусдын жишгийг дагаж амьдарч байгаа зүйл бол өөрөө ядуу амьдрал мөн. Бид нар яагаад өөрийнхөө зүн совин, өөрийнх нь дотоодод гайхалтай зүйлс байдаг гэдгийг олж харахгүй, тэрнээс өөрийгөө яагаад хязгаарладаг вэ гэхээр би ч угаан мэдхэвдээ, нарийн утга учрыг мэддэг хүмүүс гэдэг чинь одоо цаанаасаа бурхан шиг заяагдмал төрчихсөн байдаг. Би угаан мэдхэвдээ мундаг хүмүүс нь мэддэг байх гэж үздэгч, яг үнэндээ бид нар өөрийнхөө хамаатай бүх зүйлийн учрыг олж чадах боломжтой. Бид нар бүгд адилхан зөв мэдрэмж, дотоод өгөгдөлтэй хүмүүс. Харин түүнийг бүрэн нээсэн нээгээгүй гэдгээрээ л ялгагддаг. Хинэн чинээсээ илүү биш, хинэн чинээсээ дутуу биш. Зүүн оюуны амьдрал гэдэг бол тархиараа биш, мэдрэмжээрээ мэддэг болохын нэр. Эрчим энерги, дотоод ертөнц, сүнс, даалт ертөнц, энэ бүхэн танаас хамаагүй ангид байх боломжгүй юм. За бөө хүнд үзүүлэлээ хэд бид нар ямар цус царайтай, ямар онгод тэнгэр бууж ийн, ямар эрчим энергитэй байна гэдгийг мэдэхгүй хийж байгаа тэр үүлийнх нь эрчим энерги өөрт чинь хэр нөлөөлж байгааг мэдэхгүй болохоор эсвэл нэг лам залаад, эсвэл гандын хийдэд очиод ном уншууллаа. Тэр уншиж байгаа тарных нь энерги өөрт чинь яаж нөлөөлж байгааг анзаардаггүй болохоор бүр эцэстээ үнэхээр үнэн үү худлуу гэдгийг ч ялгаж салахгүй, анзаарахгүй болохоор бид нар яаж ийм гэхээр итгэл үнэмшлээрээ л өөрийгөө татгаруулад явж байгаа. Хэдий болтол болсон болоогүйг нь мэдэхгүй янз бүрийн хүмүүстээр очиж амьдралаа хилүүлж, элдвийн зүйл хийлгэж амьдрах вэ? За үнэхээр танд тусалсан бол сайхан хэрэг тийм үү? Гэхдээ мөнгийг чинь аваад хуурч байсан бол яах вэ? Үннийг өөрөө олж сурах нь л хамгийн зөв зам мөр. Танд өөрийн чинь зүүн бэлэг, өөрийн чинь мэдрэмж гэж байгаа. Өөрийг чинь харж ивэж явдаг, өөрийн чинь дээд сүд гэж байгаа. Та өөрөө энэ бүхэндээ хичээж, суралцаж, өөрөө мэдэрч, ойлгож, харж чаддаг болвол заавал өөр хэн нэгэнд хандаж явах шаардлага бага болно тийм үү? Тэгэхээр зүн совин таны хамгийн чухал найз чинь гэдгийг өөрөө мэдэрч мэдэх хүртлээр хичээчих юм бол өөртөө итгэх итгэл чинь улам нэмэгдэнэ. Өөрийн чинь дотроос мэдлэг сонсогдож, өөрийн чинь зүүн бэлэг үнэн байхыг харж, тэрэндээ итгэж урамшиж амьдрна гэдэг бол хамгийн сайхан. Тэгэхээр яах вэ гэвэл
зоригтой өөрийнхөө зөн совинг дагаад зөв байжээ гэдгийг харах хамгийн сайхан. За зүүн бэлгээ хөгжүүлснээр одоо юу болдог вэ гэхээр за өмнө нь автчихсан юмнуудаа авталгүйгээр ажигладаг болцорно. Автаж биш ажиглаж байж л ойлгож ухаарч харж эхэлдэг. Ер нь бол автаж биш ажиглаж байж л үннийг олж ойлгож ухаарч эхэлдэг. За хамгийн чухал зүйл нь бол дотроос чинь хайр мэдрэгдэх. Өөрийг чинь болоод өөр зүйлсийг хайрладаг тэр сүнсний мөн чанараа мэдрэх энэ бол хамгийн чухал зүйл. Энэ мэдрэмжээр маш олон зүйлийг ойлгож ухаарч чаддаг болно. За мөн болж байгаа үйл явдлуудын цаад шалтгааныг таньж ухаарч эхэлдэг. За энэ ийм болохоор л ийм байгаад байсан юм байна, тийм үү? Бодол санаа сэтгэл хөдлөлөөсөө ангид байж дотоод мэдрэмжээ дагаж зөв шийдвэр гаргадаг бол альва зүйлийн үннийг харж мэдэрч ойлгож эхлэх. За мөн цаашлаад өөрийнхөө болон бусад хүмүүсийн дотоод сүнсний үгийг сонсдог бол бусдын сэтгэлийг мэдрэх буюу эмпати чадвар, бусдын амьдралыг мэдрэх. Тэр бусдын дотоод оршихуйд, бусдын амьдралыг, бусдын жаргал, зовлон, гуниг, сайн сайхан мэдрэмжийг өөрийнхөө дотор мэдэрч чаддаг болохыг хэлж байгаа. Харах мэлмий нэгдэх буюу зүүн соёнгороо харах тийм ээ, одоо үздэг хүмүүс шиг харах. Харсан мэдэрсэн зүйлийнхээ үнэн учир шалтгааныг олдог болох. Өөр дотроос чинь ямар нэгэн үнэн мэдлэг ундрах, зүүдэндээ сүнсээрээ аялах, зүүдэндээ одоо өөрийнхөө дотроос янз бүрийн эрдэм ухаанд суралцах, цаашлаад бүх зүйлийг хүлээн зөвшөөрч бусдыг шалтгаангүй хайрлах, өөрөө юу хийх гэж ирснээ мэдрэх, өвөг дээдсүүдтэйгээ нэгдэх, тэднийг олж харах, мэдрэх, ярилцах, үгийн сонсох, дамжуулах, олон талын эрдэм мэдлэгийг олж авахаас гадна цаашдаа энэ бүхэн танаас өөрөөс ч ундардаг болно. За тэгэхээр бусдад туслах, бусдыг хайрлах энерги гэдэг бол өөрийнхөө хүчээр бусдад туслаад байхаасаа илүү тэр хүний хүч, тэр хүний хайр, тэр хүний дотоод тэр сайхан ертөнцийг нээж тэрийг мэдрэхт нь туслах юм бол энэ бол хамгийн зөв зүйл. За нэг ийм үг өгдөө штэ. Бусдад одоо талхыг өлсөж байх үед нөө өгснөөс талхаа олох аргыг зааж өгөх нь хамгийн чухал гэдэг тийм үү. За тэгэхээр манай хүмүүс энэ даалт ертөнц, энерги, дотоод хөгжил, бясалгал энэ бүхнээр яваад ингээд 7-оос хамгийн бага нь 7-оос 8 жил болсон, өмнө нь зааж исэн, багшилж исэн ийм хүмүүс байгаа. Тэгэхээр өөрийн зүүн бэлэг, дотоод оршихуй, сүнсний эрчим болон бусад зүйлийн энерги эрчим энэ бүхэн яг юу юм бэ? Энийг мэдэрнэ гэдэг нь ямар байд юм бэ? Энийг ойлгож ухаарна. Өөртөө итгэж өөрийнхөө сайн сайхантай нэгдэж энэ бүх зүйлийг өөрөөсөө дотроосоо ундруулж бусдад түгээн, бусдад туслана, бусдыг хайрлана, өөрийнхөө амьдралыг өөрийнхөө мэдрэмжээр зөв сайхан тийш нь залж чиглүүлж ингэж өөрөөсөө гэрэлтээсээ аз жаргалыг өөрөөсөө олоосоо улам өөртөө хүмүүс итгэлтэй болоосоо өөрийг нэвэдэг шүтэн оршихуй ертөнц тэр зүйлүүдтэйгээ холбогдож мэдэрч тусламж авч бүр цаашаа ямар ч болж хөгжиж болно гэдэг үүднээсээ энэ сургалтыг зарлж байгаа билээ. За тэгээд энэ сургалт маань 11 сарын 28-нд эхэлнэ. Энэ бол зүүн совин дотоод мэдрэмжээ хөгжүүлэх, дээшлүүлэх анхан шатны 12 хоногийн сургалт. За энэ сургалтаасаа цаашлаад илүү агсан шатны сургалт хичээлүүдэд ороод хамрагдаад ингэ явж болно. За ингэ та бүхэндээ манай сургалтыг сонирхож өөрийнхөө зүүн бэлэг, өөрийнхөө дотоод ертөнц, дотоод оршихуй энэ бүхнийг мэдэрч зүүн совингоо яаж зөв мэдэрч сурах уу? Ямар арга барилаар, ямар арга чадвараар
Энэ бүхнийг зөв эзэмших үү? Үннийг яаж зөв олж мэдэх үү? Өөрийнхөө тэр мэдрэмжийг яг өөрийнхөөр нь яаж хөгжүүлэх үү? Өөрийнхөө мэдэхгүй чадахгүй байгаа тархиараа бодоод сэтгээд болохгүй байгаа асуудлуудаа яаж мэдэрч үннийг нь олж харах уу гэдэг дээр та бүхэн минь суралцахыг хүсэж байгаа бол манай сургалтыг зориорой. Та бүхэндээ баярлалаа.